Сайн байцгааны үзэгчтэй нээлттэй засаг нэг баян хонгор 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна. Бөмбөрсөн энэ сарын 10-нд малчид төлөвчдийн зөвлөгөөнө хийлээ. Зөвлөгөөний үеэр өөрсдөд тулгамдаад байгаа олон асуудлуудыг малчид аймаг сумынхаа удирдлагуудад ярьж хамтаараа хэлэлцлээ. Газар тариалан хариуцсан мэргэжлэн Бөмбөр суманд болсон энэ удаагийн зөвлөгөөнд тус сумаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн засаг даргын зөвлөх инхтөр, аймгийн хүнс үдэ аж ахуйн газрын мал урьдчилан хэлтсийн дарга Бата, газар тариалан хариуцсан мэргэжилтэн мөнх тогтох сумын удирдлагууд малчид оролцлоо. Тэд 2016 оны ажил мал аж ахуйн болон газар тариалангийн өнөөгийн байдлыг хэлэлцгийн зэрэгцээ эх онуудад аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй малчид тариаланчдад чиглэсэн бодлого хөтөлбөрийг танилцуулж харилцан хэлэлцээ. Малчдын өмнө тулгамдаад байгаа олон бэрхшээлтэй асуудал байж байгаа. Бэлчээрээс хавуулаад, ходог уснаас хавуулаад, өвлжөө хаваржаанаас хавуулаад олон асуудал байгаа шүү. Энэ дээр одоо бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бид та бүхэнд ярьж хэлэхээс илүүтэй, зөвлөгөө өгөхөөс илүүтэй энэ хөтөлбөрүүдээр санал хувийг зорж өгч байгаа. Баян-Хонгор аймгийн нийт бараа бүтээгдэхүүний 53%-ийг малын гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа. Харин эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуйн салбарт нийт ажилчдын 63% нь ажиллаж байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон тухай мэдээлэлж байгаа юм. Нөгөө талаар Баян-Хонгор аймаг улсдаа хамгийн олон малтай 5 аймгийн нэг болсон. Өнгөрсөн онд л гэхэд 1.2 сая төл бойжуулжээ. Энэ жилийн үйлчлэлийн бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаж малчид шин төлөх хүлээж авах хувийн бэлтгэлээ мөн хангагдсан байгаамаа. Манай энэ уморны нутгийг одоо дөрвөн багийн нэг чинь том горчоо байгуулсан байдгүй. Манай сумын малчид нутгаан хэлж ашиглах байна. Тэр арифяаг үйлдвэрлэж анхаарал амнаараа. тэр ухаагийн уртаасны хутга энэгээр шинжилгээ хийж фото стах болон байвал энд нэг арга хэмжээ авч өгөөч. Одоо сумын төвөөсөө сайжруулсан хэлээд нэг цагаан хийсэн гэж яриад байгаа. Энэ бол одоо ямар ч утгатай юм хийсэн. Тэр айгүй муу байгаа сумын төв усны өмчний талаар. Энэ хүн бол одоо итгэл өгчтэй янз бүрийн өгчин болтой энэс үүсэж байгаа гэж байгаа. Бөмбөр сум 2016 оны жилийнхцээр 255,757 толгой мал тоолуулжээ. Үүнээс Тэмээ 255, Адуу 10,008, Үхэр 5,726, Хонь 65,247, Яма 174,521-ийг тус тоолуулсан байна. Тус сумын нэг онцлог нь бөмбөрийн улаан яма юм. Эдний 2016 онд тус ямааг омог болон албан ёсоор батлуулсан байдаг. Тиймээс цаашид улаан ямааны цөм сүргийн бүтцийг хадгалж хамгаалах энэ чиглэлийн омгоор ямаан сүргийн чанарыг сайжруулахад анхаарч байна. Багийн төвийг тогтоо болгоч. За, багийн төвийг дамжуулаад дахиад нэг гүүртэй болгоч гэж үзэж байгаа. Зорж байгаа. Хүмүүстэй холбогдож үзэж байна. Тэгэхээр энэ маань нэг дор шийдчих асуудал биш. Гэхдээ дэд бүтцийн хувьд ингэ шийдэд явчих юм бол боломжийг нь олгочих юм бол жинхэнэ нөгөө иргэд чинь багаан түшиглээ. Хоорондоо хоршоо, нөхөрлөөд бүлэг байгуулаад ирэх юм бол жинхэнэ нөгөө үйлдвэрлэл гэдэг юм чи бий болох юм надад шаардлага юм л да. Тэгэхээр бөмбөрийн улаан ямааны ааруул буюу ямааны ааруул гэдэг брэнд бүтээгдэхүүнийг улаан сар 1-р өдөр бий болгох гэж зорж байгаа үндсэндээ бол Баян-Хонгор аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт малчдыг дэмжсэн 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Шинэ хөдөө илгээлтийн эзэн зэрэг хөтөлбөрийг малчид хүсэн хүлээж байснаа энэ зөвлөгөөний үеэр илэрхийллээ. Мөн хөдөө гандаж гадаа хөхөрж яваа малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсанд хөдөөгийн иргэд талархалтай хандаж байна. Илгээлтийн эзэн гаргана гэж байна. Энэ зөвлөлтөд сайхан санаа надад санагдаж байна. Улсын хэмжээнд малын гоц салбарт өвчин гарч мал аж ахуйн салбарт хүндрэл дагуулад байгаа. Баруун аймагуудад бог малын мялзан өвчин дэгдэж, зээр, бүхэн, янгар зэрэг зэрлэг ан амтанд хүртэл халдварлаад байгаа мэдээ байгаа. Харин Баян-Хонгор аймгийн тухайд улсдаа эрүүл бүс болжулсан 3 аймгийн нэг. Тиймээс малчид аль болох гадны мал нутагт оруулахгүй байх, отор бэлчээр хийхгүй байхыг анхаарах ёстойг холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Ер нь сайхан өвгөл болж өнгөрч байна. Одоо ингээ хаврын сартаа золгоно харьцангуйгаар хөдний ирч буурч өрн дулаан цагтаа золгож байна. Гол нь энэ хавар одоо төлөвлөх мал төлөвлөх ажил гол ажил байж байгаа. Энэ ажилдаа л их амжилт гаргаарай. Тэгээд цаашдаа одоо энэ малын чанар сайжруулахыг анхаараарай л гэж одоо хэлэм. Бөмбөр сум уул уурхайн баялаг ихтэй. Энэ байдал нь нутгийн иргэдийн амжиргааны нэг үндэс болохын зэрэгцээ байгаль экологид анхаарал хандуулахыг давхар шаардаж байгаа юм. Мөнгө усаар нууц саруугаад тэрийг өдрөөсөө хүн айлт мэдээгүй одоо манайхны 100 нуураа их заддаг. Задсан уснаас нь манайхны адуу болон уудаг.
ерөөсөн тэр хавийн хойл хавийн адуу мал бүгд тийж шаардаг. Энэ өөр хайдар жоохон арга хэмжээ авчихгүй. Манай бөмбөр сум тэр чигээрээ мөнгө өсөлт нэрвэгдэхгүй. Сүүлийн үед малчтын зүгээс тус суманд голын хүндэд агсан хятадын уурхай мөнгөн ус хэрэглэж байж болцсогүй тухай удаа дараагийн мэдээлэлд сумын удирдлагууд анхаарлаа хандуулж байна. Яг угдаан уурхаар болохоор бид нар бичлэн өөрсдөө хүртэл 2-3 удаа явсан. Байгаль орчны байцаагч болоод бусад цагдаагийн хэсгийн хүмүүс болоод 3-4 удаа явсан байгаа. Эцгийн усны ам руу бүр 6 удаа явсан. Бодит байдалтай ажиллаж бид нар очиж танилцдгийг. Тэгээ яг бид нарыг нүдээр харахаар үнэхээр ингээд харах үзхийн үндэ юу ч байдгүй юм лээ. Очоод хөлдөө газар. Тэгээд одоо яг мэрэгжлийн байгууллагууд нь дээжийн нөхч явуулаа шинжлүүлээ зүгээр гээд гараад ирчихсэн. Ингээд үл ойлголцохоо одоо бид нар үнэхээр тэрийг хүлээн шүрхгүй байгаа. Тэгээд уг шинжилгээний хариу ирсний дараа энэ асуудалд баттай хариу өгөхөөр байгаа сумын удирдлагууд хэлж байгаа. Харин аймаг орон нутгийн зүгээс мөнгөн усыг хэрхэвт зөвшөөрөхгүй бөгөөд энд хатуу байр суурь баримтлан гэдгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инхтүр хэлж байна. Эвдэрсэн газаргүй баян өнгөр буюу өөрөөр хэлбэл сум болгон дээр эвдэрч тэр уулуухатай холбогдуулж эвдэрсэн газаргүй байх хаа гэж бид нэмэлт явж байгаа. Бөмбөр сум социализмын үеэс газар тариалан эрхэж байсан ариун туршлагатай 200 талбай тариалт хийж байсан энэ сумын эдийн засгийн чухал салбар цаашид газар тариалан болох боломж байгааг мэрэгчлэтнүүд хэлж байна. Өнгөрсөн жил тус сумын хунцтын услалтын системийг засгийн газрын хөрөнгөөр сэргээн засварласан. Энэ системийг түшиглэж 70-80 гад тариалт хийх бүрэн боломж байгаа тул энэ жилээс тариаламжтад шилмэл сортын үр тариаг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор өгч тариалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь бөмбөр сум чинь бол олон жилийн туршлагатай газар тариалан эрхлэх, энэ чиглэлээр их туршлагатай сум шүү дээ. Иймээс энэ дээр нь түшиглээд хуучин ашиглаж байсан тариалангийн талбайнуудыг сэргээж ашиглах. Цаашдаа одоо зөвхөн хүнсний ногоо биш бас энэ сумын брэнд болсон Галтар арвайг тарьж оргуулах, энэ цаашдаа зах зээл борлуулах, мөн одоо малын тэжээлийн ургуул тариалах чиглэлээр үл ер нь аймгийн хүнстэй ачхан чиглэлээр баримталж байгаа бодлогын гол нь одоо ингэж явагдаж байгаа. Малын хаймыг бол яг нэг шаардлагатай гэж байгаа тийм зайлшгүй шаардлагатай энэ тариг бол үнэгүй олгож байгаа. Энийг бол одоо хувийн мал эмнэлгүүдээр дамжуулаад олгож байгаа, хийлгэж байгаа. Тэрнээр үйлчлэгийн тариг гэдгийг явагдаж байгаа. За нэмэлт тэр энэ тариг бол мэдээж төлөвлөлтөөр явж байгаа гэсэн бодлого байгаа. Тэгээ энэ сургуулийн хүүхдийг одоо 6 наснаас оруулаад энээс болоод малчтыг бүл тарамдах. Тэгэл одоо айлд малаасаа хөндөр ийм ажил бол гайгүй харагдаж байна. Тэгээд одоо манусаас ингээд нэг мах авдаг. Тэгээ өнөөдөр одоо 2000 гар манусаас авчаад цаашаа 3000, 4000, 5000. Ингээд зараа авчдаг. Яг манусаасаа бол одоо өнөөдрийн хөвд бол яг ямааны мах бол 2000 тал байна. Ямааны арьс одоо өнөөдөр 30,000, 35,000 хүртэнд гэж яг чиндээ толохын манусаас 25,000-аар л авч байна. Илгээлт эзэн хөтөлбөр маань өөр 4 жил намайг ажиллаж байхад залуу малчтыг бас дэмжих хэмжээ ийм хөтөлбөрүүд явдаг. Тэр дээр ард иргэд одоо асуудаг. Тэр үргэлжлэн явах уу гэсэн одоо саяны зөвлөгөөн дээр үргэлжлэн явна гэж энэ их ард иргэд зөвхтэй байна. Зарим бүр манайх аван шүүгээ захиалга өгч байна. За бөмбөр сум маань ер нь газар тариалангийн бүс нутагт хамрагдаж байгаа. Ер нь бол тариалангийн газрыг хөгжүүлэх болцоотой сумын тоонд орж байгаа. Тэгээ одоогийн байдлаар 58.6 га тариалт хийж байгаа. Энэ нь болохоор нийт одоо ашиглах болцоотой 167.5 га-гийнхаа 3.1% нь л ашиглаж гин гэж үзэж байна. Тэгээ ерөнхийдөө одоо өрхийн тариалан тэр талбайн хэмжээг нэмэгдүүлээд өрхийн тариалал эрхлээд явах юм бол бөмбөр сумын иргэдийн өрхийн орлогын түвшин нэмэгдэх байхаа гэж бодож байна. 5 төгрөг болдог байсныг 7 төгрөг болох, 7 төгрөг байсныг 10 төгрөг болох юм дээр санаачлах гаргаж ажиллахын төлөө бид бүхэн аймгийн түвшинд зорж байгаа шүү. Газар тариаланг эдийн засгийн эргэлтэнд оруулж тариаланг жигдрүүлснээр бөмбөр сум ухдаг баялгаас ургадаг баялгаар амжиргаагаа залгуулж эдийн засгаа сэргээн гэсэн тооцоог гаргажээ. Энэ хавраас энэ ажил эхлэх юм. Зөвлөгөөний арга хэмжээ энэхүү амжилттай болж дуслаа. Энэ үеэр нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг хөдөөгийн малчтад гаргасан юм. Мөн сумын удирдлагууд энэ оны сумын сайн малчтаа тодруулж урамшууллаа. Энэ жил бөмбөр сумаас сумын сайн малчин 19 төрсөн байна. Тэдэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инхтүр өөрийн зүгээс дурсамж гарын бэлэг гардууллаа. I'm
Улсын хурлын гишүүн билэгт өвчтнөө санаатаагаар хөндрүүлэх эмч сувлагч гэж байхгүй. Эмч сувлагч нарыг хуулиар далайлгаж ял ногдуулж болохгүй. Ард иргэдийн амь насыг аврах их үйлсэд насан туршийнхаа амьдралыг зориулахаар мэрэгжил эзэмшиж суралцах, сурах хүсэлтэй мөрөөдөлтэй залуучуудынхаа ирээдүйд итгэх итгэлийг нь баллаж болохгүй гэдгийг Улсын хурлын чуулганы үеэр онцлог хэллээ. Эмнэлгийн мэрэгжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндхэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол эрүүл мэндэд нь хүндөвтөр гохирол учирсан бол гэдэг ингээд за энэ дээр ямар бусад торгуудууд нь ялууд нь байгаа. Эрхийн нэг жилээр гасна, торгоно, тэгээд зорчих эрхийн хязгаарлал энэ бүгд байгаа. Харин энд хорих ялын зөвхөн гасаад өгөөч гэж байгаа байхгүй юу? Ер нь бол хуулиар далайлгаж эмч сувлагч нарыг өвчтнийхээ төлөө 100%, 200% хүчээр ажил гэх нь эсвэргээрээ тэдний биш хүний амь насыг аврах гэж тэмцэж байгаа тэр сэтгэл зориг нь мохон шүү дээ гэдгийг бас ойлгомоор байна. Хэн яланд унахыг бодох юм бэ? Тэгвэл хинч мэс засаж болохыг хүсэхгүй. Нарийн мэрэгжил эзэмшихийн тулд 15 жил сурч иж энд ирдэг. Тэгэхээр зэрэг одоо залуучууд маань эмч болохыг хүсэхгүй, сувлагч болохыг хүсэхгүй. Тэгэхээр зэрэг энэ ямар ч эмч сувлагч өвчтнөө хүндрүүлэхийн тулд тэнд сэтгэлээр ханддаггүй гэдгийг ойлгоод эндээс хорих ялын зөвхөн гасж байгаамаа та бүхэн энэ юг босгоод өгөөч, конопод арахгүйгээр босгоод өгөөч гэж гуйх гэж байна. Нээлттэй засаг нэг Баян хонгор 7 хоногийн тайм хөтөлбөр үргэлжлэж байна. Онцлог зочин өнөөдрийн болонд Баянгор аймгийн засаг дарга бат жаргалыг урьж оролцуулж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайн яваад байна. Сайн явж байна. За. Тун сайхан Герман улсыг зарчаад ирсэн. Тэгэхээр яг ямар зорилгоор бас зарчаад ирсэн талаар бас мэдээлэл манай үзэгч зүрх юм бол. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг гэдэг олон улсын байгууллага байдаг. Энэ хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамар дөрвөн талд түншлэл гэсэн одоо төсөл хэрэгжиж байгаа. Овос, Сэлэнг, Баянгор Сунгураа аймгийн төлөөлөл сая холбооны бүгд найрамд Герман улсын Берлин хотод 7 хоног одоо сургалтанд суугаад ажиллаад ирлээ. За үнэхээр бас үр дүнтэй ийм одоо ажлын ажил болсон гэж үзэж байгаа. За юу хэмээвээс бид нэр яг одоо Баянгор аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорж байгаа хоёр томоохон салбар байгаа. Нэг нь бол жижигдэн үйлдвэрлэлийг одоо идэвхтэй дэмжиж хөгжүүлэх замаар иргэдэд ажилдаа орлоготой болох ажлын байр бий болгох гэсэн ийм том зорилт байгаа. За энэ зорилтын хүрээнд бид нэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа оруулаад хурлын тэргүүлэгчдээр дүрмийг батлуулсан Баянгор үйлдвэрчид хөгжлийн корпорац гэдэг орон нутгийн одоо өмчт үйлдвэрийн газрыг байгуулсан. За энэ үйлдвэрийн газрыг яг одоо бодит хөрсөн дээр нь яаж одоо ажилуулах вэ гэдэг асуудлыг бас холбооны Герман улсуудын ажиллахтаа бас туршлага судлаа. За энд бол одоо холбооны бүгд найрамд Герман улсын тэр жижиг тосгодуудад бол юу эдийн засгийн нийгэмлэг буюу мөн одоо яг манайхтай адилхан орон нутгийн зүйлс дэмжлэг авдаг. Гэхдээ төрийнхээ одоо жижигдэн үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлдэг, зохицуулдаг бүхий л одоо зөвлөгөө тусламж тэгээд тэр зорилтод одоо жижигдэн үйлдвэрүүдэд маркетингийг хийж өгдөг ийм байгууллага байт юм байна. За тэгээд энэ байгууллагатай бас холбоо тогтоолоо нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь бас одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдөө хурлаар оруулаад тэргүүлэгчдэрээ бас оруулж хэлцүүлээ дүрмийг батлуулсан байж байгаа. Баян хонгор аймгийн аялал жуулчлал гадаад харилцаа аялал жуулчлалын алба гэж шинэ өссөн бүтэц байгаа. За энэ нь бол мөн Баян хонгор аймагт аялал жуулчлалыг одоо идэвхтэй хөгжүүлэх юм зорилготой ийм алба. За өмнө нь бол яадаг байсан бэхтэй зэрэгэл ерөөсөө төрийн бүтцэд байгаль орчин аялал жуулчлалын газар ерөөсөө аялал жуулчлалын ганцхан орон тоотой ганцхан хүн ажилладаг. Тэр бүхэлдэн аймгийн одоо аялал жуулчлалын бодлогыг авч явахад бол үнэхээр яагаад ч барахгүй тодорхой. Тийм учраас тусгайлсан ийм бүтцийг байгууллаа. Тэгээд энэ бүтцийг байгуулснараа бид нар бас эх 4 жилд одоо утаагүй үйлдвэрлэл гэж ярьдаг Баян хонгор аймгийнхаа одоо
нэг гол одоо эдийн засгийн салбар болгох энэ аялал жуулчлалын бодлогыг түүгээр дамжуулж хэрэгжүүлэхээр энэ байгууллага байгуулсан. Тэгээ энэ ажиллагааныхаа хүрээнд бас Германы аялал жуулчлалын байгууллагуудтай бас уулзаж холбоо тогтоож бас тэднээс тэргуун туршлага судлах цаашид одоо жуулчин солилцох чиглэлээр бас яриа хэлцээр хийсэн. Мөн энэ айлчлалын хүрээнд бид нэр Германд амьдарч байгаа монголчуудын одоо олон жил тэнд ажиллаад амьдарчихсан өөрсдийнхээ одоо бас амьдрал зохицуулчихсан өнөөдөр Монгол орноо яаж одоо энэ Герман улс шиг өндөр түвшинд хүрсэн ийм улс болох вэ гэдгийг л бас сэтгэлж хилээж явдаг хэсэг одоо хүмүүсийн байгуулсан эдийн засгийн клуб, эдийн засгийн дэмжих клуб гэж клубийн гишүүдтэй бас уулзлаа. Ахлагч нь одоо Эрдэнэ цогтгоод тэнд одоо мяатын төлөөлөгчөөр ажиллаж байгаа залуу байна. Тэгээд бас тэдүүхэнтэй бас хамтын ажиллагааны санамж хүчгийг байгууллаа. Өөрөөр хэлбэл Германаас бид нэр техник тоног төхөөрөмжөс гэлтгүүгээр тийм мөн одоо тэргуун туршлага өшөө одоо юу гэдэг шилдэг бүтээл байд юм тийм ээ. Энэ хөдөлмөрийн зах зээл дээрх тийм ээ шилдэг гэсэн болгоныг л бид нэр тэр клубээр дамжуулж авсан. Орон нутгата тэр туршлагыг нэвтрүүлэх энэ Германы энэ олд амжилт болгоныг л одоо өөрийнхөө аймгийн нутгийнхаа хөрстөн дээр буулганаа л гэсэн ийм зорилгоуднаас энэ байгууллагатай бас хамтын ажиллагааны санамж хүчийг байгуулад ирсэн. Ерөнхийдөө богинохон хугацаанд гэхэд бол бас маш их үр дүнтэй. Цаашид одоо бас хэрэгжүүлээд ажиллаад явах юм бол үнэхээр бас Баянгор аймагт маань ахис дэвшил өөрчлөлт авчрах ийм сайхан яриа хэлцүүд болсон. Малчин төлөвчлийн зөвлөгөөнийг энэ 2-3 дугаар сард хийхээр төлөвлөсөн байгаа. За хийгдээд чи хэлсэн байна л та. Тэгэхээр зэрэг малчин төлөвчлийн зөвлөгөөнийг бас ямар зорилгоор хийж байгаа. За тухайлах юм бол яг мал аж ахуй, хөдөө аж ахуй хөгжүүлэх тал дээр таны мөрийн хөтөлбөрт ямар тухайлсан заалтууд орсон талаар мэдээлэл өгөх юм бол. Тий одоо сар шөнийн босгон дээр нийт хөдөө сумдууд маань дээхэн үед бол угтлагын урлаг гэдэг байсан. Одоо бас малчин төлөвчлийн зөвлөгөөн гэдэг болсон байгаа. Тэгээд энэ зөвлөгөөнүүдээ сумдууд маань хийгээд эхэлж байна. За аймгийн засаг даргын хамгийн газраас 3 ч удаа ажлын хэсэг гарцсан. За яг одоо малчин төлөвчлийн зөвлөгөөн дээр очиж энэ 4 жилд аймгийн засаг даргын хамгийн газраас ямар ажил зохион байгуулах вэ? Мөрийн хөтөлбөрт ямар ажил тусгагдсан бэ гэдэг асуудлуудаар яриа таниулга хийн. Тэгэхээр зэрэг эх 4 жилд бол аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан хөдөөрөө чиглэсэн олон чухал ажлууд байгаа. За энэ дотор бол онцолж одоо зарим нэг нь хэлэхэд бол нэгдүгürt нь малын тоо толгой маань үнэхээр одоо бас хэд өсөж байгаа. Бэлчээрийн даац хэтэрч байна. Манай аймгийн одоо 13 суманд бэлчээрийн даац зарим суманд одоо 3 дахин хүртэл одоо хэтэрсэн юм байна. Мас үрэг өсөх нь хэдийгээр сайн боловч нөгөө талдаа энэ олон мал маань энэ бэлчээрээ идэж тийм ээ. Энэний одоо байгаль өөрөөгөө сэргийх ийм боломжийг олохгүй бол бэлчээргүй малчин хоёр цаашдаа яаж тийм ээ амьд төсжүүлтгүү. Тэгэхээр зэрэг бол нэгдүгээр бодлого бол бид нэр энэ малын тоо толгойтой уялдуулсан бэлчээрийн даацыг тодорхойлсон энэ хоёрын шүтэлцээн дээр тэгээд нийт хүн амын тоонд нь харьцуулсан ийм бэлчээрийн одоо ашиглалтын ийм бодлогыг бол гаргаж бас малчтаар бас хилцүүлэхэд зорж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ зэрэг хэрвээ одоо тухайн багийн иргэдийн нийтийн хурлаас тогтоосон хэмжээнээс илүү малыг тухайн айл одоо өвлжүүлэх юм бол тухайн багийн одоо иргэдийн байгуулсан бэлчээрийн эрсдлийн сан гэж эрсдлийн сан байна. Энэ эрсдлийн санд илүү гарсан тоо толгойхоо малыг хэмжээгээр тэр тогтоосон хэмжээгээр нь төлбөр төлдөг. Тэрний багийн иргэдийн нийтийн хурал бэлчээрээ яаж ашиглах вэ, бэлчээрээ яаж төлөх үү гэдэг юм уу тийм ээ. Өөрснөө асуудлаа шийддэг. Энэ зарчим руу н оруулж одоо бас явуулъя гэсэн бодлого байгаа. Тэгээ энэнийг бол одоо бас яг иргэдийн өөрийнх нь оролцоотойгоор хэрэгжүүлэхээр зорж байна. За хоёр дахь нь бол малчтын маань нас бас нэлээд өндөр болж байна, дундаж нас. Тэгтээ зэрэг одоо бас малчтынхаа залуу халааг бэлтэх асуудал бол бас энэ түрүүнд тавигдаж байна. Тэгэхээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол илгээлтийн эзэн гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх. Илгээлтийн эзэн гэдэг хөтөлбөр маань өнөөдөр сумын хөгжлийн сан байна, орон нутгийн хөгжлийн сан байна тийм ээ. Бусад одоо хандив дэмжлэг тусааны орлогоор
өнөөдөр яг одоо мал аж ахуй дээр гарч малчин болох одоо чин сэтгэл шулуутсан ийм одоо малчдыг амжиргааны одоо их усруулсан гарааны тийм ээ мал сүрхтэй болгоод за тэгээд тэр айлаан бас тухайн сум орон нутагтаа нэр хүндтэй сайн малчныг дагалдуулж нэгээс 2 жил одоо хамт одоо байлгаад ингээд одоо малчин болохоор ухаанд нь сургаад ингээд эдийн засгийн хувьд бас дэмжлэг тусалцаа үзүүлээд ингээд залуу малчтынхаа залуу халааг бэлтгэнэ гэсэн энэ бодлогыг бол бас одоо хэрэгжүүлэхээр зорж байна. За үүнтэй зэрэгцээд бас шинэ хөдөө гэсэн хөтөлбөр олсруулж хэрэгжүүлнэ гэж орсон байгаа. За хөтөлбөрийн зорилго бол өнөөдөр хөдөөд бас залуучууд хөдөөд татагдахгүй байгааг нэг шалтгаан чинь өнөөдөр энэ орчин үеийн техник технологи хөгжсөн энэ үед тэр алс бөглөө хөдөө орон нутагт тийм ээ энэ нийгмийн сошиал ертөнцийг ашиглаад байд юм уу тийм ээ төрөл бүрийн одоо мэдээллийн үүсвэрийг ашиглаад өөрийгөө боловсруулах өөрөө хөгжих юм боломж хаагдмал байгаа. Тэгэхээр зэрэг бол бид нэр энэ төслийнхөө хүрээнд бол нийт одоо аслагдсан бүс нутгуудыг өөрийн телефоны операторуудын одоо сүлжээний хамар хурааг өргөдөх замаар гар утастай болгох, малчтыг интернет ашиглаж сурах болгох, өөрснөө одоо мэдээлэл оруулдаг, мэдээлэл авч чаддаг гэх мэтчлэн. Тэгээ ер нь бол хөдөөд явж байхад бол одоо хаврын одоо улиралд голцоо тийм ээ үйлчлсэн одоо маск өмссөн залуучууд ахваад байгаа. Тэр нь юуг илэрхийлж өгөхтэй зэрэг бол тэр маск одоо битүү зөвхөн нүд хамар аман л гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь юуг илэрч бас хөдөөгийн залуучууд маань өөрсдөө бас өөрсдийнхээ гоо сайханд анхаардаг болчих. Тийм ээ. Өөрөөр нар салхинд онгож гандахгүй гэж. Яагаад хөдөөд амьдарч байгаа малчин залуу хот хүрээний гой ганган бүсгүүчдэг тийм сайхан царайтай байж болдгоо гэж. Өөрснөө одоо анхаарат эхэлсэн байж шүү дээ. Тэгэхээр энийг бас дэмжсэн нийтийн халуун усны за тэгээд одоо хот айлын дундах ахуйн соёлжилт үйлчилгээний ч гэдэг юм уу тийм жижиг цэгүүдийг нэг малчин айлын төсөглөд байгуулах тэд мэрэгшил олгох замаар одоо тийм үйлчилгээг дэрэгдээс авчих юм боломжийг бас хангаж өгөхөр бол зорж байгаа. Энэ хоёр дахь асуудал. Дараагийн нэг асуудал нь бол бид нэр олон жил бол одоо малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах гэж ярьлаа л да. Тэгэхээр зэрэг төрийн торгон сүрэг гэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зорж байгаа. За энэ бол цэвэр орон нутгийн хөгжлийн сангийн их усрээс бүрдүүлнэ. За энэ яах вэ зэрэг үнэхээр одоо шилмэл омгийн эцэг малаар тухайн сумд хээлтүүлэгчийн сүрэг бүрдүүлээд тэр сүргээс тэр сүрэг бол төрийн өмч байна. Тэр сүрэг тухайн сумын нөгөө үржил мал эмнэлэг үржлийнхэн тасгийнхэн мэдэлд байх. Тэгээд тэнд бол заавал тавьж байгаа шаардлага бол зоо техникч байх хэвээр. Энэ мэрэгжлийн хүн байх хэвээр. Энэ хүн бол жинхэнэ нөгөө үржил селекцийн ажлыг нөгөө төрийн торгон сүргээс аль номерын хуцыг ямар давтамжтайгаар хэний хотонд авч тавих уу гэдгийг жинхэнэ шинжлэх ухааныхаа үндсэлтээр хийдэг. Ингэснээрээ тухайн одоо малчны хотонд байгаа малыг 8-аас 12 жилийн хугацаанд одоо бүрэн одоо чанаржуулах ийм гарааны эхлэлийг тавина. Нэлээд хэдэн сум дээр бол энэ төслийг бол хэрэгжүүлэхээр зорж байгаа. За гэх мэтчлэнгээр бас олон ажлаар хэмжээг бол энэ 4 жилд хэрэгжүүлнэ. Яг энэ бас малчт руу чиглэсэн үйл ажиллагаа маань бас нөгөө талдаа бас нөгөө жижигдэн үйлдвэрлэлтэйгээ нягт уялдана. Яагаад гэвэл одоо биднэрт уламжлалт аргаар бэлтгэсэн энэ малын гаралтай энэ сүүс хүн бүтээгдэхүүнийг яаж зах зээл дээр гаргах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр бид нар энэ дээр яг кластер байдлаар нь логистикийн системийг зөв хийж өгөөд тэгээд малчтыгаа сайхан тэр орчин үеийн шаардлага хангасан тэр жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр өөрөөр хэлбэл вакуум савлгааны машин байдаг юм уу? Ийм тоног төхөөрөмжөөр хангаж өгснөөрөө тухайн малчин өөрийнхөө хотод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо стандартын шаардлага хангасан ууц савнд пакетэнд хийгээд зах зээл дээр гаргахад бэлэн болгоод өөрийнхөө одоо малчныхаа тэмдгийг дараад ингээд зах зээл дээр нийлүүлдэг. Ийм систем рүү н оруулж малчтынхаа орлогыг бас нэмэгдүүлье гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бол нөгөө түрүүний ярьсан нөгөө жижигдэн үйлдвэрлэлийн корпорац юм байна. Одоо бас нэг хийх ажил нь байна. Энэ мэтчлэнгээр малчтынхаа одоо орлогыг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн одоо салбараас орж ирж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлнэ. За малчтыг хөлмөр эрхтэй талаар нь за амжиргагийн дэвшүүлэх талаар дэмждэг байж эрүүл мэндийн тал дээр нь хэрхэн дэмжиж байгаа юм бэ?
Өнөөдөр үнэхээр бас өдөөгийнхээ малчтын бас эрүүл мэндийн төлөө бас анхаарах цаг болцсон. За өнөөдөр хэдэн малынхаа хойноос явсаар байгаа л өнөөдөр бас л малчтын бас биегүүл болж штэ. Тэгэхээр бид нар бол бас энэ мөрийн хөтөлбөртөө бол тусгасан нэг зүйл нь бол бүх багуудад жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үн төлбөргүй үзлэг онцлогоог хийнэ гэдэг. Жил болгон одоо очино. Тэгэхээр нэг ийм өмнө бас хийж л байсан бас ганц нэг удаа хийжсэн. Гэхдээ яг тийм нарийн мэргэжлийн үзлэг онцлогооны ингээд багаж тоног төрөнд эмч нар яваад ч гэдэг зөвхөн өвчтэй буюу бие нь өвдөж эхэлж байгаа байд юм уу хөгшин хөвөө нэг тийм л усууд нь ирдэг. Хинг залуучууд бол очдгоо. Тэгээ яадаг вэхээр зэрэг бол гинтхэн явж байгаад өөрөө асар их хүнд өвчтэй болсноогоо мэддэг. Тэгээд нөгөөтгөө одоо өвдсөн хүнээ эрүүл болгохын тулд тэр айлын аж ахуй амьдрал өсөрч байгаа шүү дээ. Маш их өндөр өртөгтэй одоо хагалгаа байдаг юм уу? Маш өндөр өртөгтэй эмчилгээ хийх байт юм уу? Тэгэл одоо шинжилгээ хийх нь бол Улаанбаатар хот руу явах одоо хичнээн төгрөг гарах үлээ тийм. Тэгэхээр зэрэг нийтээр нь хамруулах асуудал туйлын чухал. Тэгэхээр үндсэн хуулинд иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндийг одоо бас их хамгаалах үүрэгтэй. Нэг журамд үүргэн. Тэгэхээр бид нэр зорж байгаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээ бол бүх айл өрхүүдтэй бол яг одоо товлсон өдөр үзлэгт хамруулах тухай урилга албан бичгийг хургуулна. Ирээгүй байх юм бол захиргааны хариуцлагын тухай хуулиар тухайн иргэнд хариуцлага тооцно. Яагаад гэвэл төр үнэхээр тэр иргэнийхээ төлөө тэр гарцуулах эрсдлээс нь урьдчилан сэргийлэх зорилгоор асар их хүмүүсийн ажлыг үрээд цаг зав гаргаад хөрөнгө мөнгө зараад ингээд хотонд нь шахуу яваад очиж явахад хүндэтгэж үзэх шалтгаангүй ирэхгүй байх юм бол тэр хүн дээр бол одоо хариуцлага тооцно. Бид нар тэр хүнийг захиргааны хариуцлагын тухай хуулиар одоо торгох байд юм арга хэмжээ авахаас гадна тухайн хүнийг албадан одоо авцар шинжилгээнд оруулна. Тий. Тэгээ гарсан зардлын тухай өөрөө хариуцна. Тэгжээж бид нэр яг малчтайгаа нэг үрчлэн одоо үзлэг онцлогоонд хамруулснараа ирээдүйд тухайн өрх айлд учирч болох эрсдлээс нэгдүгээрт нь сэргийлж байгаа, хоёрдугаарт бас тухайн өвчтнийг одоо бас өвчлсөн хүнд өвчлсөн хүнийг ангаахын төлөө энэ төрийн байгууллагаас тийм эмнэлгийн шугамар асар хэмжээний мөнгө сурсаж байгаа шүү дээ, төсвийн мөнгө. Тийм учраас энэ одоо эрсдлүүдээс нь сэргийл энэ зарлагуудын хаа гэсэн зорилгоор хийж байгаа учраас бол энэ асуудлыг бол хэрэгжүүлнэ. Нийт өрхөө нийт иргэдээ энэ одоо жилгэхэд нэг үрчлэн сэргийлэх үзлэгт хамруулсан байна гэж зорж байгаа. Нээлттэй засаг нэг Баян хонгор 7 хоногийн тайм хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн 7 хоногийн энэ цагта иргэн уулзлаа. Түр баяртай.